Эрхэм үзэгч та бүдийнхээ энэ өдрийн төмөн амар амгалан айлтгая. Өндөгөө яриа нэвтрүүлгийн маань ээлжид дугаар эхэлж байна. За манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Баян хонгороо аймгийн Баян булаг сумын харьяат бүхэн жилөө төрөлдааны олон улсын хэмжээний мастер Монгол улсын харцаг Нацаг сүрэнгийн солбоо хүрэлцэн ирсэн байна. За харцаг тарган дотоо сайхан үлж байна уу? Сайхан үлж байна. За ажил алба өндөр. Өндөр байна. За бэлтгэл сургууль хэр байна? Сайн байна. За танайхан ч одоо бэлтгэл хийгээд байгаа юу? Яаж байгаа вэ? Одоо хөл хорионы үед ч одоо ер нь ямар хөө байсан бэ энэ жил? Тийм сая хөл хорионы үед ерөнхийдөө хувийн бэлтгэлүүдээ сая хангаад ганцаараа гүйж хараах, өглөөний зарайд хийх нэг гэрхгэр орондоо хүмүүс их челленжүүд явлаа шүү дээ. Гартаа сонирхох тиймэрхүү юм чинь сая одоо сар гарангийн өмнөөс манай үндэсний шгшээ баг хийм баг тамирч, бүх спортын баг тамирчдын хүүхдийн найрамдал цусланд бүх багууд хамтарсан бэлтгэл сургуультай игээд за бэлтгэлээсээ бууж ирээд тэгээд байж байна да. Харцагч одоо сүүлийн үед нэг намсраа наравтай их харьцуулдаг байж тий. Харин тэгээд өнгөнд жоохон харуул болохоос бас жоохон ингэж шахчих юм бол хүмсэг бас гайгүй тодорчхоор л юм шүү. мэдгүй тэгээд угаасаа багаас нь ерөөсөй байгаагүй шүү дээ. Тэгээд сүүлд асуудал хөндөгдөөл жоохон цол авснаас ч хойш ер нь тэгээд эхэллээ шүү. тий. Цол авах юм аймгийн арцсан болоод тэгээд хүмүүс чинь фотошопоор янзлаа тэгээд тавиал намсраа норго дуучин хүмсэгтэй солио тавьсан байсан нэг тий. мөргөлдсөн зүргэлдсэн гэдэг дээрээс яриад байна шүү дээ. Гэрэлт нарны туяа илч дулаана хайрлах нь зогсолтгүй мөн хүргэлжлэхийн адил бид бүхний ажиллаж завсарлах эрхгүй өрнөдөглөө. Монгол нутгийн хөрсөнд бүрэлдсэн энэ л өнгөрдөн өнөөдрийн авлыг бүтээлцэж буй өмнө говийн залуусын маань хүч хөдөлмөртэй хөршин сум аймаг улс даяар эрчим хүч гэрэл мэгээ болон цацардаг юм. Бинжарны мэдэн байгуулалт өмнө жилийн галголт таван долгоо хувьцаат компани. За энэ үйлчлэлтөө хөл хоройт өндөржүүлсэн бэлэн байдал гэдэл ер нь манай цагдаа хүчний байгууллагын ер нь их завгүй байх шиг байлаа. Тэрэн дээр энэ манай цагдаа хүчний байгууллагуудаар одоо харьяалагдаж барилддаг бүхчүүд маань нэлээ идэвхтэй ажиллаж байгаа харагдсан. Одоо үүний үл гадаа нэлээд зогсов. Тэгсэн. Сая 11 сараас хойш ерөнхийдөө цагдаагийн би чинь цагдаагийн ерхий газрын хүч спортын ороонд харьяалагдаж ажилладаг натаа зунгаас Монгол улсын аврах оюун болд дэлхийн аваргын хошоо хүрэл медальт Монгол улсын гавьяа тамирчин бэх хоёр Монгол улсын гавьяа тамирчин уран цэцэг त्यसээ олимпийн эрхээ аваад байгаа тулга гэд ийм залуучуудад натаас хамт ажилладаг. Тэгээд бид бас эргүүлийнхаа өргөгийг гүйцэтгээд өдөр болгон эхлээд 10 цаг эргүүл гарч байгаа сүүлдээ 8 цаг 6 цаг болоод тийм тэгээд энэний хажуугаар бэлтгэл сургуультаас хувийн бэлтгэл сургуультаа хангаал тэгэл аль алин зохицуулал явж байла. Тийм тэрэнд бас олон түмэн их талархууштай байх шиг байна л да тийм. Цагдаагийн алба хаагч ч бас их дуртай байсан байдаг тийм. Тэгэлгүй яг манай цагдаагийн чинь нийт 5000 гаруй алба хаагчд ерөнхийдөө эргүүлийн үр гүйцэтгээд хурандаагаас дэд ахлагч хүртэл сая ажиллалаа шүү дээ энэ хүнд цаг үед. Тэгээ одоо сайхан цаг үе ирэх байх гэж бодож байна. Тэгэхээр харцаг бол одоо Баян хонгороо аймгийн Баян булаг сумаар овоглон барилддаг тийм ээ. Өөрөө бол яг одоо хотод төрж өссөн юм л шүү дээ. Ягаад Баян булаг сумаар харьяалагддаг юм бэ? Танаад ер нь одоо аль талынхан Баян булгийн улсууд байдیں۔ Тийм. Би чи болохоор ханы материал одоо Улаанбаатар хотод төрж өссөн. Тий, сонгон архын дүүрэгт тэгээд гадаа хүүхдүүдийг гэр ороолын хүүхдүүд ямар байдагтай адилхан тий. Тоглож ус төлөөгөө бэлдээл үеийнхэнтэйгээ тоглож хараагаал шараа ухаал тэгэл загнуулах үед загнуулал нүүр сайрт зээжд бол олон загнуулсан та тий өвөө манай ээжийн аав Баян хонгороо аймгийн Баян булгийн хүн байдаг. Манай ер нь ээжийн тал ерөнхийдөө Баян хонгорынх эмээ Баян хонгороо аймгийн 3 булаг сум яриад. Тэгээ ээж болохоор бас хотын надтай адилхан. Аав манай аавын аав нь Дундгой аймгийн Эрдэнэтлэн хүн. Тий тэгээ аав ээж нь Хөвсгөл аймгийн Шинэдэр сум юм. Одоо Мөнхбаатар арслантай болоор ойрхон хамаатан л да байвал тий. Тэгээ анханаас яагаад чи нөр ээжийнхээ тал дээр өссөн болооч тэр нөө өвөөгийнх нь утгаар анх нөр ганц барилдаж эхлэхдээ л 15 6 таа хөгч Баян хонгор гэж барилдаад эхэлсэн. Тэгээ Баян хонгорын Баян булаг гэл нөө бүх хөрөнгө зарлуулаад өсвөрийн барилдаан, сумын заануудын барилдаан ингээд барилдаад эхэлсэн. Тэгэл нэг мэдсэн ч тэгэл Баян хонгороо зарлуулаад барилдсан. Тэгээд одоо нэг мэдсэн ч аймагээс л авцсан байсан.
Тэгээд багтаа бол одоо их барилдаж нослох дуртай хүүхд байсан гэсэн. Тэгж одоо явж байгаа өөрөө бүхний секц хайж явж байгаа тэр 73 дугаар сургуулийн Дандар гэдэг багш дээр анх очиж одоо тэр хүн бүхний одоо анхны эрдэн зааж бүхний гарааг нь эхлүүлж өгсөн гэдэг тийм. Тий. За анх тэгээ угаасаа багтаа үеийнхэнтэйгээ угаасаа хүүхд болгон л барилдаж ноцолдог. Багтаа ер нь их жинтэй, том жинтэй хүүхд байсан. Тэгээд жоохон тарган талдаа. Тэгээд барилдах дуртай. Тэгээд нэг өдөр манай ахарын дагуулж яваад бүхний сексэнд орно. Жодоогоод орох чөлөөт орох уу гэдгсэн чинь. Чөлөөт гоё юм шиг санагдаад арай. Тэгээ нөгөө чөлөөтийн олимп 2000 оны олимп, 4 оны олимп ч нөгөө зурагтаар ганц нэг хэсэг л нөгөө мэдээ гардаг. Одоогийн шиг юм сайхан байсангүй. Тэгээд одоо энэ гавь тамирчин пропагандер багш эднэр барилдана. Тэгэхээр эдийн дэлхийн аваргаас яасан мэдээлэлдээ сонсно. Халт гараал өнгөрн тэгээд тэр нэг деркота амар гоё биеттэй том бүхчүүдийг хараад биширдэг байсан л да энэ бүхчүүд ч бүх болно гэл. Тэгээ ерөнхийдөө үндэсний өхөөрөө бас барилдана. Тэгээд үндэсний өхөөр барилдахад нөгөө баг жоохон би чи 12 настай. Сексэнд орж 2002 онд. Тэг чи нөгөө нэг яг үндэсний өхөөр сексэнд орё гэдэг гисэн чи тэр жижигхэн хүүхдүүдийг явуулдаг нэг секс дугуйл бас ховор байлаа. Заавал нэг жудоо юм уу чөлөөт самб энэ хэд аль нэгэнтэй хорчиж бэлтгэл хийхгүй бол яг үндэсний өхөөр барилдах тийм секс дугуйл. Тэгээд чөлөөтгийн секс дандар багш дээр очиод тэгэл одоо болтол багштай хамт явж байна тэгэл. Тэгээ тэрний дараагаар чинь хүч спорт орон дээр очиж гэдэг баг тий. 73 дугаар сургууль дээр бэлтгэл сургууль тэгээ явж исэн 2007 онд манай багш манай ах байд манай хүргээ ахалтаа тэгээд бас техникийн зах дээр машин тэрэг зардаг. Тэгээд манай одгөрл багш маань ахын найз чи ер нь би чамайг одгөрлөлтөд танилцуулж өгье. Одгөрлөлч манай найз тэгээд одгөрлөлийг дагуулад энэ жилийн шээ том бүхчүүтэй бэлгарыг би чи бөөн баяр болж байгаа юм чинь. Тэгээ багштайгаа анх танилцаад за тэр чи 2017 оны нэг 6 сар авсан юм уу да. Тэгээ танилцаад сүүж уулын амралтанд анх удаа бэлтгэл гарч ирсэн. Анх очиж гараал. Яг оройн тоон дээр би оройн тооны өмнөх нь очиж ирсэн юм аа нэг. Орой 7 хавцаа илүү 7 цаг хавцаа ингээл очиж ирсэн. Тэгсэн чинь л яг нэг улсын наад нөө дээшээ барилддаг. Тухай чи Мөнхбаатар Арслан тэр жил төрүүлж ирсэн. Мөнхбаатар Арслан Цацвшир арцах чам тэр жил начин болж тэр хэдийг 100 гаруй мөхчүүд ингээд жагсцсан. Тэгэл Дэлгэр Монгол орондоо дуулжсан хэрэг. Яа ямар гоё юм бэ. Тэгэл нөгөө хүмүүсийг чи хараад юм болгон үйлдэл болно хараа штэ. За энэ хүн яад юм бэ гээл. Тэр жил яагаад чи санаад гараад Цацвшир арцах начин болдог ч л байхгүй. Тэгэл би ингээд харахаар нараа өгш өрөөр орж тэгэл үүдэр ингээд шаагаа нөө жоохоо хөвч ингээд харангуйч нь цацах нэг иймэрхүү аягаар л хөөрөсөн сүү угаал идэгсэн. Тэгэл энд яа тийм болдоо гэж бол. Тэгэл бодоод байсан чи тэр жил цацах начин болд. Тэгэл намар багшлуулчихсан байхгүй. Хөлн цацах ерөөсөө сүү угаал байсан. Тэгээд сүү одоо тийм амар бяр орд юм багшаа. Тэгэл цол авчлаач гэсэн. Юу ирээд байгаа юм бэ наадах чи. Наваны чи хийсэн бэлтгэл сургаалд олон жилийн хөдөлмөрөөр сүү ууснараа тэгэл улсын цол авчдаг бол чи литр сүү угаад улсын цол авчих штеп тэгэл тэгэж ярьжсэн. Тэгэл тэр үед удаа тэр том бүхчүүдийн үйл хөдөлгөөн болгоныг тэгэл хараад шүдэж биширч бас энэ бүхчүүд чиг сайхан том бүхчүүд. Тэгээ нөгөө хоорондоо тэр чинь нөгөө орой амралтын үе оройн тоо хоолны дараа ч юм уу салхилал хоорондоо томчууч ярина штеп. Мөнхбаатар Арслан одоо ганц зүрийн гавыг ахад нар ингээл суучаал юм хүм ярина ийм байдаг тийм барьдаг тийм барилдаан тэгж барилдсан ингэж барилдсан гэж ярина. Өөр тэр хэд чи чэйжилсэн. Тэгээ нөгөө намар хичээл сургууль орно үеийнхэнтэйгээ нөгөө ангийнхаа адилхан бүх бэлгэлүүд хийдэг үеийнхэн шээ. Мөнхбаатар Арслан гэсэн гэж байна. Гавыг арцах гэсэн гэж байна. Цацвшир арцах ингэсэн гээл. Нөө сан сайхнаа ярина найзуудаа. Яг дэрэгдэн байсан шиг ярьж байгаа шүү. Тиймэрхүү тэгээд. Тэгэл ирэхээр найзуудад ч бас гоё л байдаг баг тийм. Цацвшир харцгийн тэр одоо сүү угаад байдаг нь одоо ер нь өөр бүхчүүд тэгж одоо бэлддэг байсан юм уу? Мэдхгүй одоо тэр одоо ач тусна юу байсан юм бэ? Мэдхгүй тэр тухайд одоо тэр сүү угаас гадна тэр багшаасаа бас зөвлөгөө авч ирсэн баг л та. Би болохоор нэг сүү ууж ийн ихэл сүү ууж ийн гэдгийг толгойд ойлгоцсон байсан. Тэгээд тухайд тэр сүүгээ унгаа бас алдаа дутагдaltaй. Бэлтгэл сургуульд нь яаж ийн тэр талаар ярьдаг. Миний үед нэг жоохон хүүхдээс болцоор нэг сүүн голно. Сүүл уугаад байгаа. Сүү уугаад би сайжрах юм байна гэсэн тийм. Тэр намар ирээд бас хэсэг сүү уусаад тэгээд. Тэгээд ер нь одоо бүх хүн болгоны
бараг анхны цол том барилдах одоо тав дээшээ барилдах бүхчүүдийн ер нь анхны бүхийн гараа сумын заанаас л эхэлдэг тийм ээ, сумын наадмаас эхэлдэг. Өөрийн ч хувьд одоо Дорногов аймгийн хөвсгөл сум гэлээ тий. Тэнд очиж одоо Дорныговоос анхны цол авч ирж ирсэн гэдэг. Ягаад ер нь Дорноговыг зорьсон юм? Өөрийнхөө сум руу ягаад яваагүй юм тийм? Тийм. Тэгээд 2007 онд чинь би Баянгор руу бас явж барилдаад. За. Тий 17 таа хүүхдээс нь Баянгор руу болно. За тэр жилийнхаа бэлтгэхээр сүүждээ гарчаад тэгээ Баянгор руу нутгаргаа яваа барилдсан. Очоо болон сумын зам болно гэж яваад очиж барилдаа. Хоёулаа нэг найзтайгаа. Тэг чи манай аймаг руу чинь паз автобус прогон л явдаг байлаа. Зам одооных шиг юм сайхан байгааг. Тэгээд Баянгор руу очиод найзандаа очиж барил. Манай найзын аав нь аймгийн начин гом зоржгээд бас манай Баянгорын хүрэм орлсон юм байна. Тэгээд найзтайгаа зүг очиод эхлээд аймгийн наадын сумын наадууд болдог. Сумын цол авах гэдэг л очиод. Тэгээ очиод барилдаа. Үлзий сумдыг аймгийн наадтал үлзий сумд очиод барилдсан. 2-ын оногрод онцлоо. Нэг аймгийн нач авах. За тэгээд маргааш нь галууд сумын наадам боллоо. Дахиад хоёулаа нэг ах хүүгийн аав жаавас аймгийн начин унаа тэрэг бол тэнцээс бид унаа тэрэг болдохгүй юм чи. Гомбох яриад унаа болол галууд тэрэг хоёр галууд ч за цол авах хоёулаа байдгүй. Нөгөө маа найз үлзийд 2 дэр унцсан. Галууд ч барилдсан байдгүй шүү. Дахиад 2-ын оногрод онцлоо. За бардган байж өгч тол. За буцаад аймгийн нааданд амд гарчаад буцаадаа гээд яваад гэсэн чи аймгийн наадын бүртгэл дууссан гээд хаацсан байт. За аймгийн наадам үдчихэд тэр чи 10 долдё. Тэгээ улсын наадам очиж. Жил болгоны наадам ер нь улсын наадам цэнгэлтэд очиж үздэг байсан л да. Хурцтай газуг. Тэгээ байжсэн чи юу өсрийн барилдаан болно гэдэг. За. Тэгсэн чи өсрийн барилдаан болно яг 18 хүрээгүй 17 той залуучууд барилдана гэдэг. Тэгээ барилдлаа. Тэгээ барилдаж явж байгаа төрүүлч тэр. Санамсаргүй очиод санамсаргүй. Уул нь амд гарах гэж очсон чи өсрийн барилдаанд нас таарад. Тэгээ анхудаа 2007 аймгийнхаа баяр наадамд анх төрүүлээд тэгээд дараа жил нь хоспитал маа 73 дахь сургуулийн хоспитал багасаа найзсан манай Дорногов аймгийн Арслан чин зөрөг гэж л байна л да. Хөвсгөл сумын. Тэгээ бит хоёр ч бас бэлтгэл сургуультай хамт хийгээд энэ тэнд очиж үндэсний үгийн бэлтгэл хийгээд тэгээ явжсэн чин зөрөг харин 2008 онд цаадагч бас өөрөө сумын начин байсан. Тэгээ хоёлаа Дорногов руу. Тэгээ манай аймгийн Тойргийн аймгийн чинь Эрдэнэт гээд ах байд. Ах хоёр хаашаа явах гэсэн чинь ахын хоёр хаашаа явсан та хоёр цол авна шүү дээ. Өөрөө дуртай зүрхгүй юм. Барилдахгүй та хоёр бэлтгэл сургууль сайн байгаа гэдэг чинь. Тэгээд хойч бид тэр ч тэр сайн байгаа муу байгаа гэж мэдэхгүй зүгээр. Хоёр жоох айсан хоёр л байгаа шүү дээ. Хоёр жоох хөөх. Тэгээ хатан булаг гэж зоргиогийн сум руу төвсөл хоёр л яваад хатан булаг сумын наадам нэг өдрийн наан болоод барилдаад. Бид хоёр 3-ын даван тунаад тэгээ зоргиод аваад чин зөрөг даваад цаашаа барилд сумын зам болчихлоо. 2 өдрийн дараа хөвсгөл сумын баяр наадам болоод би барилдаад төрүүлч тий. Тэгээ хоёулаа нэг өдрийн зайтай сумын зам болоод тэгээд нааша Дорногов аймгийн баяр наадам гэж барилдаад хоёулаа 3-ын даванд унаад тэгээд хойж тэр 3-ын даванд унахч харамсаж байгаа юм байхгүй сумын зам болцсон гэдээ бөөм баяртай л гэртээ ирж илаа. Үнэлэхээ зүгээр битүү скотчтоод хойж ирж байгаа гэдэг. Тийм ногоо үнэлэх хөгжсэн тэгэл тэр бас дорсомжууд сайхан шүү дээ. Тэгэл бас үнэмлэхээ бариад ороод ирэхээр одоо өөмөө тэгээ байсан хүүхэд чи их сайхан байх байна. Тэгэлгүй яг уу. Би чи анх бас 2002 онд сэгсэнд ороод. Тэгэл 3 оноос тэмцээнд орж эхэлчихлээ тий. Тэгээд нөгөө том жинтэй дандаа өөрөөсөө 3 4 ах хүмүүстэй барилдана чөлөөтгч жингээр. Тэгэн гуус нөгөөдөл чинь тэгэл эхний төрөгт гараад хожигдчихж байгаа юм чи. Тэгэл нөгөө өөр сургууль 73-т шилж очиж байгаасан 12 дахь сургуульд сурдаг байлаа. Тэгэл яваад очин багш нар яав чөлөө амар 7 хоног 14 хоног чөлөө аваад тэмцээнд явна шүү дээ. Сэлэг мэлгүүрээ бэлдэж чинь гээл. Тэгэл яваад очин эхний төрөгт хожигдчихж байгаа юм чи. 10 0-лал цэвэр даруулаад онооч авч чадахгүй. Тэгэл давхиж очивол багш нар яав гэж гутал. Хүрлийн төлөө хожигчлаа гэж тэгдэг байхгүй. Хүрлийн төлөө хожигсон гэрчлэг юм байхгүй. Зургтаа гарах нь өсвөр тэмцээн хин дамжуулах вэ. Тэгэл давхид очин өсвөр хүрлийн төлөө хожигчлаа гэж тэгсэн. За сайн байна. Багш нар мандата зүгэл очиж тээ. Орсон өнөө. Тэгэж очивол анх удаа нэг тэмцээнд хүрлийн төлөө хожигчвал амар уулна 3 тойрог үзээд хүрлийн төлөө хожигчдаг байхгүй. Тэгсэн чинь очоод яав юу гэдэг хүрлийн төлөө хожигчлаа. Уулна яг жигнээс хүрлийн төлөө хожигчдаг. Тэгээ багш нар тоож байгаа юм байхгүй. Чи ерөөсө хоёр дахь толгойн хүрлийн төлөө хожигчдаг. Үний яриад юм уудлаар ярьд юм. Шир нэг медаль авч ирчихл. Үний яг. Тэгээд 2005 онд дөргийн ургаас хүрэл медаль авчаал. Манай ангийнхан чи сүр дүүлээд юм бол ангийн баг нэг бүх эрэгтэйчүүд баг ирж үтсэн баг. Ирээдүйс хоспитал дээр очиод манай ангийнхан бүгд ороод тэгээд хүрэл медаль авчлаа. Оройч нөө өмнөч нөө медаль авч ийн гэж гой зүүдэлж байгаа. Босоод ирэнгуут нөө медаль ч байхгүй. Тэгээд очиод
гэртээ яваад гэсэн чи өвөө ээж өвөө хүнс өвөө миний хүч медаль авчлаа гэдэг өвөө хүнсэл бурхан дээр медалаа тавьчлаа. Шүн зүүдлээл. Сэрд юм аа. Яг нөгөө нэг медаль авч ирсэн гэж төсөөлөж ирсэн зүүдлээ сэрэн гол медаль байхгүй байдаг. Бусад бурхан руугаа харж байгаа юм чи. Медалийн тоон яа миний медаль мөн бэ гээл. Тэгэл анхны медаль, анхны цол гэдэг юм бол угаасаа тийм сайхан тэгэл сумын зам болчвол үнэлгээ үзүүлж хүмүүст олон жил гайхуулж бас үеийнхэнтэй гайхуулж бас үеийнхэн чинь цол аваагүй би сумын зам болчлаа гээл. Ангийнхандаа үзүүлэл. Тэгэд одоо сумын зам цолтой бас нэлээд жил барилцсан тийм 13 оны хүртэл сумын зам байдаг гэдэг чинь 4 5 6 жил жохоо барилцсан. Тийм сумын зам болчоод тэгээ ерөөхдөө чөлөөтийнхөө бэлтгэлийг ерөөхдөө хийгээ явж байна. Үндэсний өхрөө нэг орж яа гэсэн тийм угаасаа тэгээд нас биеийн түрээд бас нэг сайхан болоод ирэхээр тэгээд өссөн өсөөгөө аймгийн цол авахын төлөө зөвхөн тэгээд чөлөөтийнхөө бэлтгэлийг хийгээл ерөөхдөө үнцээр барилж байсан. Тэгээд 9 онд би ч нөгөө залуучдын улсын аваргаар төрүүлээд яг нөгөө нэг юунд нь наадамтай давхцаад залуучдын Аз аварга болт. Улсын нэг амрын Батмөнг. Тэгэхээр 84 төрүүлд би 97 төрүүлж байсан байхгүй. Тэгээ бид төр чинь бэлтгэл сургалт хийгээд амрын Батмөнгийн бас зардал мөнгө нь бас бид чинь нөгөө залуучууд бүгд л хувьяас зардал аав ээжээс л яаж байгаа юм чи. Ээж солонгостой байсан. Тэгээд ээж бас нэг улсын аварга төрүүлсэн чи ээж нь зардал мөнгөний зохицуулаад тэгтээ ямарчсан тэмцээнд явуулна гэдэг. Тэгээ Филиппин руу очиод барилдаад анхс нь юу ч мэдэхгүй жоох хөөхөд амар гоё буудалд буугаал хоолнууд нь амар гоё. Нөө бүфет сонгодог хоолнууд юу ч мэдээгүй жоох хөөгч очиод тэр ихс госч өгч байгаа. Нөө бараг хоол идэх гэж татсан шиг. Тэгээ очиод 5 хоноод баахан хоол идлээ. Ганц бэлтгэл сургалт жим байдгүй тэнцээ. Тийм ч бас амар халуун газар. Тэгэл очиод хоол идчихсэн. Яг жин үзүүлэхийн өмнөх өдөр жингээ үүсэж байдгүй. 96 500 болсон үед 96-аар орох гэж байгаа юм чи. Тэгсэн 500 г илүү. Юу би чи эрттэй байсан юу яаж идэхээр ингэж юм болчтой гэдэг. Нөгөө 500 г-аа хасаад өглөө жин дээр очиод. Тэгээ жинтэй орлоо маргааш нь юу барилдах зүгээр нэг цардаа байсан юм. Хараад энэ дээр таашдаад багш нар загнуулаад таагаар одоо юм идэх гэж ирсэн юм хаашийн. Барилдах гэж ирсэн эцэгийнхээ мөнгийг үрж ирчээс гоноод хоол идэх гэж ирсэн юм шиг медаль авах гэж ирсэн болохоор та нар ингэж жингээ нэвх гэж ирсэн юм гээд баахан загнуул зэмлүүлж ирсэн тийм удаа бас. Тэгээд 9 онд барилдаж чадаагүй. 10 онд чинь дорн говь бас тэгж яваад. За. Тий. 3-ын даванд бас очиж дахиж унаад. Тэгээд чөлөөтийгөө бэлтгэлийг хийж явж байгаад 11 онд чинь би чинь улсын аваргаар анх удаа төрөл насан туршид улсын аваргаар. Тэгээ яг Баянгор аймаг сайхан ойтой байсан. Тэгээ аймагийнхаа ойд очиж барилдах гэсэн чинь чөлөөтийн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээн болох гээд дэлхийн аваргаас явах гээд тэр жил Аз аваргаас анх удаа медаль аваад. Тэгээд байгаль нуур дээр байж ах. Тэгээд бас барилдаж чадаагүй. Тэгээ 12 онд Баянгор аймгийнхаа баяр наадамд очиж 4-ийн даванд одоо энэ аймгийн харьцаа Отгонбаатар сумынхаа Отгонбаатартай оноолт харж унаад. Тэгээ 13 онд анх аймгийн зам болчихсон. Тэгээ нөө аймгийн зам болж ирчээд нөө сугддаг л байсан л та. Сугдаж суйлаад тэгээ олон томчуудыг бас давсан л да. Тэгээ тухай аймгийн зал авчаал өөстө амархан юм байна дөө. Нөө том барилд улс аймгийн цолтой барилдаан чинь байн 3 давна. Тэгээл 4-ийн даванд эрхэн баяр ороход чинь би чинь тэгэхэд 3 унсан. Бүрэн төгсөд 2 унсан байдаг лөө. Дандаа томчууд нь санжаа дамбаа орох төснийг унсан. Тэгээд тухайн үед чинь амар амархан ингээд ер нь л амархан юм цол авчвал ингээд тийш явах. Одоо тийш багтаад аймаг зэрэгт чинь би чинь 4 удаа 8 үлдээд Батүлзийд бас 2 Эрдэнэхүүд нэг хийгээд ундаг үлээ. Тэгээд амар амархан санагдал байсан л та. Тэгсэн чинь тухайн үед чинь тэгээд зун нь очиж арслан болчихсон. Тэгээд улсын баяр наадамдаа барилдаад 4-ийн даванд Ганбаатар гард дунаад. Тэгээд Ганбаатар гардыг өвөл арцас олднод хүндэтгэлийн барилдаан дээр хайцсан байдаг байхгүй. Тэгээд амархан зүгээр ганц соёлоо хайцсан. Тэгээд амархан хайчна гэж бол бараг гарсан. Тэгээд яг улсын наадамд биш юм чи. Тэгээд сүлд нь бодоод исэн чинь тэгээд дараа жилээс нь нөө соёлоо ч ундаг хүмүүс байхаа байчлаа. Яг л хүмүүс чинь нөгөө мэддэг болчихно. Тэгсэн чинь нөгөө нэг болоод байна гэд бодоод исэн золбооч биш болсон шүү. 2 дээр ундаг боллоо, 1 дээр ундаг боллоо. Тэгээд яалч нөгөө барилдааны арга барилыг өөрчлөхгүй бол нэг михэрнгэ барилд. Эхлээд нэг хүмүүс чинь 2 барилдаанд сөөлүүлээд унна. 3 дахь барилдаан дээр шал өөргөн болчиход байгаа дэрч байгаа чинь. Тэгэл одоо өөр бол солгоон дээр сайн барилдах хэрэгтэй байна. Өөр арга барилаа өөрчлөх хэрэгтэй байна гэл бэлтгэл сургалт хийсэн л дээ. Яг одоо энэ үндэсний бүхийг бол ер нь хинэр голдоо яг багшлуулж одоо бэлддэг бай. Тэгээ үндэсний бүхий бэлтгэлийг өмнө чинь
7 оноос эхлээл би чи 10 онд Баянгор аймгийнхаа бүчүүд дээр яг анх нэгдсэн бэлтгэл дээр нь очиж ирсэн. Тэгээд Ботолдохт шав ороод одоо болтол тэгэл Ботолдохчтойгоо хамтраад бэлтгэл суруул. Одоо манай багшаар Монгол Улсын начин Чулуунбат начин Чөлөөтгөө олон улсын инженер мастер одоо багшлаад ингээд явж байна. За энэ золбоо Аслангийн гэр байна. Аймгийн аслан золбоо, хурц аслан золбоо. Шууд лайв хийж байгаа. Нутгийн ард түмэндээ бас нутгийн тий бэлтгэлд гарч байгаа гараагүй одоо нөгөө сонирхдаг одоо энэ ингийн ардтаа ер нь нэг бэлтгэж гарч байгаа бөхчүүдийг ер нь үзүүлж байгаа. За ингээд гүндүүгүй яриа нэвтрүүлэгтэй маань бол олон аж ахуйн гэж байгууллагууд Монгол үндэсний бүх өв соёлын дээдлэгч юм хувь хүмүүс хамтран ажиллаж байгаа. За тухайлх юм бол ерөнхий ивент тэтгэгчээр одоо үндэсний бүтээн байгуулагч 5-7 хувьцаат компани замун хамтран ажиллагчаар үндэсний үйлдвэрлэгч Улаанбаатар буйдан үндэсний хувьс сурлалын салбартаа одоо тэргүүлэх байр суурьнд яваа Tuco Tailor Fashion салууны хамт олон хамтран ажиллаж байна. Гэрэлт нарны туяа илч дулаана хайрлах нь зогсолтгүй мөн хүргэлжлэхийн мэдэл. Бид бүхний ажиллаж завсарлах эрхгүй өрнөдөглөө. Монгол нутгийн хөрсөнд бүрэлдсэн энэ л үнэрдэн өнөөдрийн авлыг бүтээлцэж буй өмнө говийн залуусын маань хүч хөдөлмөртэй хөршин сум аймаг улс даяар эрчим хүч гэрлэгээ болон цацардаг. Энэ жарны бүтээн байгуулалт түмэн жилийн галголт 5-7 хувьцаат компани. Түүхийн иржлээсийг тайлж, яс чанарыг нээж, хуучдах аргыг задлав. 20 хавар, 20 намрын түүхээ ирээдүйн гэрэлд тусгал болгон дэвсэв. Учрыг олж, хожрыг тунгаахыг та мэд. Өнгөрснөөс улбаалан урагш харан тайшуур өгсүгэ. Эдүүгээ зариллыг сонорд. Нүүдэлчин бойдинг тунхаглаж байна. Оноос ер нь 18 оны хүртэл аймаг цэргийн наадамд бол одоо тасралтгүй цол чимэг нэмсэн байдаг шүү дээ. Тийм ээ 13 онд аймгийн зам болоод 14 онд төрүүлж арслан болоод 15 онд нэг шүүгүрсэн байдаг үү. Тэгээ 16 17 онд дахиж төрүүлж чимэг нэмээд тэгээ 18 оны хавар бүх цэргийн наадамд бас шүүгүрж чимэг нэмээ тийм. Яагаад чи мэдгүй надад айгу ээлтэл болоод төстэй. Манай Баянгор наадамч одоо ээлтэлтэй. Би Баянгор аймгийнхаа наадамд ерөөхдөө үндсэндээ өсвөр төрүүлээд аймгийнх нь баяр наадамд 3 төрүүлээд нодлон одоо урьдчилан гэх юм уу ламынгийнхаа том ойд бас төрүүлээд одоо аймгийнхаа том баг гэлтгүү наадамд 5 төрүүлсэн. Тэгээд ягаад чи аймгийнхаа ногоон зүлгэн дээр очиж барилдахаар ягаад чи цаанаас ивэгээд ч юм уу надад тохируулаад ч юм уу тэр наадууд болдог. Ерөөсөө тэр намайг төрүүлж үзүүлж исэн наадууд ерөөсөө улсын баяр наадамтай ерөөсөө давхцаж аймгийн наадууд болоогүй. Харин одоо хэдүү завнд нь тэгж одоо танай аймгийн наадам болоод тийм олон төрүүлцгийг би бас гайхаад байдаг. Төрүүлж үзүүлэл зам болж арслан болдог 2 жил нь болохоор дандаа 9-10-нд болцсон. Тэгээ улсын баяр наадамд тохор барилдах бас бүртгүүлчээд яваад ч юм уу эсвэл барилдж ирээд бүртгүүлээ ч юм уу. Тэгээд нэг өдөр манай аймгийн баяр наадамч ерөөхдөө нэг өдрөө морио уралдуулаад нэг өдөр бөхөө барилд болчихдог байхгүй. Тэгээ 2 өдрийн 2 тишээ явахгүй үзэгчтэй ч гэсэн ерөөхдөө их зүгээр болт. Тэгээд сүүлийн 16 17 онд болохоор манайх жоохон зуншлах жоохон таарахын байсан юм аа. Тэгээд юуны наадмын дараа 20 эд дээр болцсон. Тэгээд яагаад чинь тийм хугацаанд тохироод бас барилдал очоод тэгэл төрүүлсэн шүү дээ. Цаанаасаас тийм яасан. Тэгээд тухайн үед бас цол чимгээ ахиулж бас үнэн шударгаар барилдаж бас Баянгорынхаа ард иргэдийг Монголынхаа ард иргэдийг бас нэг найраа тиймэрхүү юм бас орооцолтолог бас үнэн шударгаар явж исэн. Одоо бас цол чимгээ ахиулаад бас Баянгороос бас Монгол улсынхаа аймаг цэргийн цолтнуудыг
Магналаад Баянгорын үн зогсож ингэж бас хамгийн сайхан байгаа юм чи. Тэгээ ш тэр чи одоо 3 төрөвтэй 3 шүүхтэн хүн чи одоо 90 сайхан дээгүүр болчихсон тийм ээ. Дээрээс нь нэг бүгдийн магналаад эхлэхээр бас нэг өөр давуу тал болчихж байгаа. Аймаг зэргийн цолтой өгчдийн барилдаанд барилдахаас өксүүлээ. Тэгээд улсын баяр наадам ч гэсэн Оноолт шал өөр болоод тэрхэлж байгаа юм л да. Тэгээ тэр одоо улсын цол авдаг жилийн бол аймаг зэргийн цолтны барилдаанд чинь 4 төрүүлсэн байдаг лөө. Тий, тэр жил би угаасаа аймаг зэргийн цолтой өгчдийн барилдаанд 6 барилдсан байт юм бэл. Тийм 6. Ерөөсөө 6хан барилдсан. Тийм 6хан барилдаал 3 дарааж төрүүлээл. Тэгээд цагаан сарын барилдаанд одоо энэ Өвөрангай аймгийн Даваасран гэдэг аймгийн зам. Даваасран авч унаал. Тэгээд дараа нь дахиж нэг төрүүлээд хаалтын барилдаа үзүүрлээд. Тэгээд 6 барилдаал 5 удаа үзүр төрөнд үлдсэн. Тий, амар жаргал зүйлд үзүр төрөнд унаад. Тий. Тэгээд хүн өөртөө итгэл нөгөө үеийнхэнтэй дундаа бас нэг төрүүлж үзүүрлээд ингээд үеийнхнийгаа даваад ингээд яваад хахаар жоохон тойлоод ирэхээр тий сэтгэл зүйч өөр болчих тийм л да. Би за би аймгийн цолтой хүнтэй таарахад би ямар ч хэлсэн хаянаа. Тий би өвөл аймгийн цолтой бүчтэн барилдаанд ирэхэд дандаа төрүүлж үзүүрлсэн. Тийм учраас би ингэх ёстой тэгэх ёстой гэдэг юуг өөртөө суулгацсан байсан. Тэгээд улсын баяр наадамд бас ер нь тунж барилдана. Тунж одоо ерөөсөө баг ахуй цагаас одоо ботолдох ганц цагтыг юм тэрэлтэй. За чи ерөөсөө өөртөө найдаа. Чи өөртөө найд хүн чамд цол аваад чамд цолыг ингэж авч өгнө гэж байхгүй. Түтгий ах дүүснэр сайхан ах нар байна л д. Гэтэ энэ болгонд чи бити найд. Чи хамгийн гол өөртөө чи зүлгэн ногоон дэвжин дээр гараад чи өөрөө ганцаараа л барилд. 1000 сайн багш, 1000 сайн чиний ах дүү найз нөхөд байлаа. Чиний өрсөлдөгчий чинь хөлөөсөө дунгаахгүй тодорхой чи өөртөө найд гэл. Тэр юуг сэтгэл санаандаа суулгацсан байсан. Тэгэл тухайн баяр наадам бас бэлтгэл сургуульч гэсэн сайн таарсан байсан юм билүү. Тэр чөлөөтийн бэлтгэл бас их сайн хийсэн. Чөлөөтийн би чинь 7-8 тэмцээнд ороод лөө. Бүгднгээс медаль авсан. Ганцхан тэмцээд тоож гисэн дэлхийн аваргаар очигдсан тэр жил. Ер нь тэгэл нэг чөлөөтөр сайн барилдаад эхлэхээр бас нэг чөлөөтийн одоо мэдрэмж, үндэсний үеийн мэдрэмж шал өөр хоёр юм л та. Чөлөөтгч нэг ажиллах чадвараар барилддаг. Тэгээ мэдрэмжээр үндэсний үеийнхнээс ч хамаагүй илүү байгаа юм чи. Хамгийн гол нь дутуу юм гэх юм бол нэг тамир дутдаг. Хамгийн гол нь тамираа сэргээж очиж яг наадан дээр зодголж чадах юм бол тэгэл чөлөөтөө хийж байгаа барилдад болно. Их сайн байдаг. Тэгээ 18 оны наадам бол бас сайхан болсолтоо тийм ээ болон сайхан залуучууд цолонд хүрсэн. Өөрийн ч хувьд гэх юм бол одоо 2-5 дээр ч одоо өөрийнхөө нутгийн шинхэн зэргийн арслантай таарсан тийм ээ. Жамбулдорт ч бас тэгэхэд бүх зэргийн наадам төрүүлсэн, төмөн дөмбөрлийг үзүү төрөнд тавьчихсан. Ер нь тэр жил чи их сайн байсан юм шиг байгаа тийм ээ. Тэгээ 2-5 дээр нь хоёр ямар хөө барилдаан хийсэн юм. Тэгсэн тэгэл би ч бас аймгийн арслантай таарна гэдэг ч угс мэдчихэл байсан л да. Яг улсын ачаалтын араас хамгийн дээр байсан. Тэгэл нэгэн давд бол хоёрын давд яажсэн чинь Жамбул дорчтой таарсан мөр ингээл. Тэгээд одоо хоёлаа сайхан найзууд олон жил бэлтгэл сургууль хамт хийсэн. Энэ жил цэргийн арслан болцсноос анх 90 дээр байгаа. Тэгээд найзтайгаа сайхан гараад харгуу сайхан үүдсэн. Тэгээд сэрүүгээс хөлийн аваад байсан. За аймгийн Хурц Бадрангуй арслан золбоо сэргийн асуулан Жамбул дорчоор 2 давлаа. За бас хүнд учраагаан давлаа. Баянгорын 2-ын даваан таарсан харамсалтай л оноолт байлаа. Тэгээд бүхийнхөө гал руу тойрлохны хүрээгээд одоо энэ бугаас ингээ ажихад бид бэлгэлд гарцсан. Тэгээд тийшээ очиж багштайгаа зүг очиж амарчаад баталдах 2 давцсан байсан бас тухай 2 давчаа. Тэгээ 3 давтас ам авах хэмжээний л байсан л та. Тэгээд тухай маргааш нарийн бүрэн төгс баталдахыг аваад тэгээд баталдах ам авахааргүй болсон. Ам авсан бас намайг л авах байсан баг л та. Тэгээд би цаашаа доошо нилээ орсон юм аа. Тэгээд бодож байсан яг отхон яг аваагүй хүмүүсийн бодсон хамгийн доотлын ирэмтэй хүнтэл нугархаа авах. Тэгээд Отгонбаатар Ууган баяр хоёрын нэгэн төл ирэхэд нөө Отгонбаатарыг авчихсан Ууган баяртай. Шудаг Отгонбаатарыг ирсэн тий. Отгонбаатарыг авахгүй Отгонбаатартай нугарна гэдэг. За аймгийн Хурц Бадрангуй арслан золбоо аймгийн зан Отгонбаатар 2 нэгэн чөлөөдөх нэгэн жудоогийн шгшөөгт хичээлж хүндэж барилдаж байгаа. Бүгчүүд хоёулаа л 2 давчглаа. Ер нь тэгээд өнөө энэ жилийн наадамд маргааш бол хоёулаа нь 5 давцсан байхыг бас үгүйсэх аргагүй дээ. Отгонбаатарт бас би өвлөн уус амжилт тогтчны барилдаанд 3 давнд нэг унтсан байсан. Хөлийн аваад чирэгдээд наана. Тэгээд
Отгон бастай таараад за ерөнхийдөө ажиллаж байрлалтай. Тэгээ хөлтрүү нэрхэд ороод юм явах би өмнөх бас хөлийн аваад удсан юм чинь. Хоггол золгоод байрлалтай гэсэн тийм санаатай байрлал. Тэгээ сэрүүгээс сугдаж хүнтрөөд тавсан. Отгонбаатарын хувьд бол одоо анхнаар нь барилдадаг улсын чинь Шинбаатар аймгийн гарсан үе төмөн нар бол одоо сайн барилцгаадаг. Тэгэл дөрөвдөр Батсуур начинтай барилдэр бас хөнтөрч даваал. Тэгэл дөрөв давчаал байжсэн. Тэр дөрвийн углаа чи харин аятайхан. Харин тийм ягаад чи би чи улсын харцууд руу очих байх. Батсуур начин ч тэгээ ер нь начин болсноос хойш тэгээд нэг их тэгж айх хэрэгтэй барилдаагүй ерөнхийдөө ихсийгээд нэг жоохон ерөнхийдөө сурах чинь жоохон болохтой маягтай болсон тийм нэг баяр нааданд барилддаг. Тэгээд ерөнхийдөө сургууль соёлд сураад явцсан л да. Тэгээд дөрөв давчлаа. Тэгээд би чи нөгөө анх удаа дөрөв давж байгаа. Өмнө ч дөрөв даваад 2 3 унц байсан. Тэр бөөн баяр нөгөө бараг л цаг авчлаа гэдэг тэрээсөө одоо бараг болчих байлгүй болтой. Тийм өрхөө бодоол бэжсэн чи тэгээд багш нар Батбол дахь Чуга 2 бид гурав чинь Чугахийн машинтай ирээд тэр нэг цэгэлтгийн уртлын нэг хурдын барь шүү дээ. Барьны дунд цогцолд тавьсан. Тэгээд намайг одоо маа члөөти маа дөө энэ жил арслан болдог Батцол битэрийг за та хоёр юм бодохгүй очиж суужий гэл тэгж байна. За. Тэгээ очоод юм бодохгүй юу авах тэр өстэй. Өөр ирэхгүй бодогдоод байгаа шүү дээ. Яаж бодохгүй байна тийм. Начин даваад гарах гэж байна. Начин болчихсон ингээл өөр ирэхгүй бодогдоод начин болчоод баяр чи начин бол бараг л баян онгорлоо очоод нараа их чаалж байгаа наадмаа их байгаа төсөөлөл тэгэл төсөөл давчих юм бол тэгэн тиймэрхүү юм бодогдоод байгаа юм чинь. Тэгэл байжсэн. Тэгсэн маа нэг найз хурж ирээд аюу шиг залуу сумын занцлагт. Аюу хурж ирэл нэг тэр жил чинь нэг бүхий оноолт нөр шууд Facebook юунаас сошиал дэвжээ зэгмээр харах боломжтой болчихсон. Тэгсэн хөө чамааг аваагүй штий. Завцшуур харцаг 3-наас чамааг авахгүй чамааг авахгүй юм шээ. 3-наас Батүлцийн хөгчрөнгөр таагуураас авах гэж байна гэдэг байхгүй. Тэгэл яажсэн чи нүд харахгүй л явцсан. Хүүрээ яг цацаах одоо намайг аав. Би цацаах болоо яадаг бол тий ерөөс тим юм бодог тундаг бол яадаг юм надад ерөөс ихлэ бодогдоогүй. За. Цацаах одоо намайг авна уу. Би цацаах чи өмнө 3 онц нэг шаяг гэсэн. Нөгөө хоёр ч ойл уулсын султ юм чи. Тий нөгөө хоёр ч уулсын султ намайг угаас аав. Намайг дандаа хайд юм чи угаас. Цацаах намайг авах гэл. Тэгэл байжсэн чи цацаах хөгчрөнгөрийг авчлаа шүү. За. Тэр Батүлцэд тунлаа. Батүлцэд чи тэр жил чи өмнө ч битэрч бас ойролцоо сумын зам аймаг зэрэг ийгаа давж унаал тэр жил чи Батүлцэд 3 дараалаад унтсан байсан. Тий 3 дараалаад унтсан. Би чи өвөлчин нэг барилдаанд чи яагаад дөрөвдөр нугараад унтсан тий. Тэгээд нөгөө нэг шилдэг 16 бүхэн барилдаа нэг үзэж очиж жагаад нэг үзэгчдийн саналаар барилдаж ороод хин оюун болд тэгэд барилдахаарг болоод тэгээд оюун болд дарслангийн хооронд орж барилдаад залбуудаар санд өргөж байгаа сууд алгаад ишээ. Ингээд Монгол улсын арслан оюун болдын оронд Баянбар аймгийн ариад аймгийн хувц арслан залбууд гэсэн алгаад ишээ. тэгээд Батүлцэд бас унтсан. Тэгээ яг наадын өмнө аваргуудын барилдаан студент болоход намайгс 5-ын даванд авч барилдаад намайг хайцсан байсан. Тэгээ би ч тухай за Батүлцэд тоонлоо одоо яад юм байгаа гэж бол тэгэл гарсан л да. Тэгээ байжсэн дээр нөгөө хүмүүс чинь доогоор хөдөлгөөнд орсон байх шүү. Бүгд угаасаа тунцсан барилдах нь үнэн. Одоо тэгээ дээшээ гараа сууж гэл. Хамгийн эхлээл цүнхөө өрөөл бүгд орохоос хамгийн дөрүүлд ороод дээшээ гараа суучлаа. Тэгээ суужсэн манай мөнхөөсийн сахирал Гамбаах начаа. Гамбаах аригчаагаар хоёр хүрээл ирдэ. Тэгэхэд аригчаах надад гоё өгүүлчихсэн. За золбоо 2015 онд бас юу яах гал ганцорог бас ингээл дөрөв давчаал ингээ байжсэн. Тэгэл хангаатай тунчдаг. Тий. Тэгэл яг хангаатай ингээ тунчаал сууж явахт нахна ганц л үг хэлсэн. Тэг яг чамд тэр үг хэлье гэл аригчаах гэсэн. Ахандуу начин болох сайхан л да. Хүн амтнаар нутгийнхаа ахахаар ахуулаа ч юм уу. Өөр хүнээр ахуулаа ч ингээд усын цал ахуулчихсан. Сайхан. Гэтэ хамгийн гоё юм бол тунж барилдаад өөрийнхөө хүчээр соол авах хамгийн сайхан байдаг шүү дээ. Би ингэ шилээ ганцоргийг гаргасан. Ганцорг давчаал хурж ирэл аригчаага таны хэлсэн үнэн байна гэл над дээр ирэл ойлоо тэгжсэн гэл аригчааг тэгсэн. Тухайд ч би тэрийг бодосхгүй. За тэгээ гараад яваарч барилд.
яаж хийж байгаа нэг давчхан сандаа л гэсэн тийм бодол төрж байгаа юм шиг. Тэгэл тэрнээс уран зэрэг авсан л та. Нэрчтэй би одоо гараа барилдаад унууд унал өст ямар нэг өвчин зовлон баригдсан биш үү. Би өөрөө дуртай юм хийгээд би барилдаж байна. Өнөөдөр болохгүй л нэс. Өнөөдөр нэг нь ундаг нэг нь давдаг жамтай. Дараа жил наадан байна. Би залуу байна. Унууд унал өст тийм зоригтой гарсан л та. Шийдэмгий л гарсан. Тэгэл гарсан багш нар бас зөвлөсөн байсан. Өмнө чи биш нөр сэгээгүй ухаан мэдрэлгүй нөө баталцыг муудах гэж ажиллаж байгаа нөө шуудан дээр очиход ерөөсөө ямар ч тамиргүй болчиход очдөг гэсэн. За чи ерөөхдөө харцах чи өөрөө шууданаа сайн байна. Тийм баталч өөрөө сайн. Би дандаа шуудан саядаг. Тэгэл багш нар зөвлөсөн байсан жоохон ажилласан жоохон нөөцтэй ажиллаад ерөөхдөө жоохон сулруулж авч байгаа л жолгоон дээр хүрхий гэсэн тийм юмтай байсан. Тэгээд барилдсан. Яагаад чи тэгэл мэдхгүй л тухайн үед л жоохон илүү л байгаад Азот ч юм уу бэлтгэл сургууль ч юм уу жоохон илүү л байгаад тах шиг байсан. Тэгэл гараад үзсэн. Арай л жоохон баталцгийн гар нэг жоохон сул юм шиг санагдал. Тэгэл сэтгэл ороод тэгэл явцсан. За би ер нь хаях юм байна. Би ер нь жоохон л төвччих юм бол яачих юм бэ гэл. Тэгэл хамгийн сүүлийн золгоон дээр л битэр. Тэгээд золгосон баруун талаар золгосон. Тэгээд тэр сал бол барь сонгож байгаа байхгүй. Тэгээ би барь сонгол жоохон налсан ч баталцыг гараа тавиал өндий хөрөнд доогуур орчд. За унуул даваал гэдэг. Давын даван тунсан улсын харьцаг Батүлзээ аймгийн урт руу гарсан золбооноор дөрвөлжин золгосон. За шууд гинэ барьцсан. Нэг мэдсэн чинь дээр нь унтсан л чарлцсан гүйжсэн. Тэгээ одоо нөгөө зурагч юм байдаг шүү дээ. Ингээ хоёр гараа өргөө чарлж байгаа. Тэгээ нөгөө чарлаад чадлаараа авсан цол юм чинь чарлахгүй яах юм гээд саяхан нэг тийм тайлбартай яваад байсан тийм. За золбоо орсон давхар шууд гинэ барьцтай. Дахиад мушиглаа. За өөрөө доор нь орчихлоо одоо. За ийхүү өрхөн хэмжээтэй Баян хонгор аймгийн Баян булгасны харьяат Мөнхийн өсөг групп Баян хонгор хөгжил сангийн бүх аймгийн хурц зарслан Нацаг сүрэнгийн золбоо улсын харьцаг Батүлзээгээр 5-5 Монгол улсын начин цолын болцол хангалаа. Хонож начин боллоо доо. 5-ын доор дуусчаад бол би ч хурж ирээд өөлж унжаад тэгээд тийч чи нэг бөөн баяр баясгал болж байгаа юм чинь. Тэгээ байжсэн чинь л тунчлаа л гэж энэ ямарсан нэг тунхал баг. Тэгээд нэг аймгийн арслан гэсэн. Тэгээд зөрөнд тунчлаа. Одоо тайвширгээл батуулдах инкут хахад нар ирээл. Чук хахад нар хурж ирээд одоо тайвширнаад өөлөө майлна бол. Наач барилдаан ч дуусчааг байна. Одоо жоохон тайвширгээл. Тэгэл яасан зэрэг тохтой гараа. Тэгж нэг баг өөлж унж нэг зогсоол гарч барилдал тэгэл авчаад хөрөө ирсэн. Тэгээд харин 6-ын даваа дуусчаад гайгүй тайвширсан шүү. За баруун талдаа. Баруун тал ташаа өгөөд энэ дээр нь ганцхан мушгаад аймгийн урсарсан золбоо давлаа. Баян хонгор аймгийн Зог сумын Баян булгас сумын харьяат цагдаагийн ерөнхий газрын хүчин спортын хороо Мөнхийн өсөг группийн бүх аймгийн хурцлан Нацаг сүрэнгийн золбоо цэргийн орлон цэрэн тогтохоор 6 давж шууд одоо Монгол улсын харцаг цолны улсыг хангалаа. За өчигдөр өнөөдөр хоёр бол одоо бид хоёр шууд улсын харцаг цол хүртэж магадгүй гэж хамгаалж байсан. За энэхүү энэ жилийн хоёр наадмаар улсын харцаг цолны улсыг хангаад төрийнхөө 9 хөл цагаан төгөөг дэвн дэвсээр тойрлоо. Тэвээ өмчөр тэр таарах болгондоо юм ихдээ баг хайжсэн л та тэр тогтойг. Тэгээд ганц нэг унах нь унжлаа. Тэгэхээр ерөөдөө миний давсан юу арай их байсан. Тэгээд тэр сэтгэл зүгээр л барилцсан л та. За би ерөөдөө эвтэйг ингээд яг нэг өмнөх давж исэн барилдаануудаа бодоод ямар барьснаас яах вэ ийх үү. Тэрийгэ бодож барилдаад тэгээд яац давцсан ш. Нэг л тэгээд нөгөө 5-ын даваанд хоёрын барилдаанд ихтэй амархан болцсон ш. Амархан болцсон. Тэгээд зөрөн тогтохос жоохон ханалт үүссэн гэж магадгүй гэж бодсон л да би. Би ч тэгээд 6-ын хансан бах л да тий. Улсын одоо үзүүр төрөнд дээр гардыг орог дүгүрдө шидчихэд гарч ирэнгүүтээ бүрэн төгс оргож давхраач хайцсан. Бүрэн төгсийг тэгээд авчаад бүрэн төгс батчин бас тэр жил бас авраг болох хэмжээний л яригдчихсэн бүх шүү дээ тий. Тэгээд бас улсын цолд нэгнээд багтсан. Тэгээд жоо ханалт үүссэн байсан болов гэж бодсон. Би бол тухайд бас арай өөр юм бодож ирсэн л доо. Тий. Тунаад үлдэнэ гэдэг чинь хамгийн сайхан шүү дээ.
За ингээд гүндүүгүй яриа нэвтрүүлэгтэй маань бол олон аж ахуйн нэгж байгууллагууд Монгол үндэсний бүх өв соёлын дээдлэгч юм хувь хүмүүс хамтран ажиллаж байгаа. За тухайлх юм бол ерөнхий ивент тэтгэгчээр одоо үндэсний бүтээн байгуулагч 5-7 хувьцаат компани замун хамтран ажиллагчаар үндэсний үйлдвэрлэгч Улаанбаатар буйдын үндэсний хувьс сурлалын салбартаа одоо тэргүүлэх байр суурьнд яваа Tuco Tailor Fashion салууны хамт олон хамтран ажиллаж байна. Гэрэлт нарны туяа илч дулаана хайрлах нь зогсолтгүй мөнх үргэлжлэхийн мэдэл. Бид бүхний ажиллаж завсарлах эрхгүй өрөндөө хүлээ. Монгол нутгийн хөрсөнд бүрэлдсэн энэ л үнэрдэн өнөөдрийн авлыг бүтээлцэж буй өмнө говийн залуусын маань хүч хөдөлмөртэй хөршин сум аймаг улс даяар эрчим хүч гэрлэгээ болон цацардаг. Энэ жарны бүтээн байгуулалт түмэн жилийн галголт. 5-7 хувьцаат компани. Түүхийн ирчлээсийг тайлж, яс чанарыг нээж, хуучдах аргыг задлав. 20 хавар, 20 намрын түүхээ ирээдүйн гэрэлдийг тусгал болгон дэвсэв. Учрыг олж, хожрыг тунгаахыг та мэд. Өнгөрснөөс улбаалан урагш харан тайшуур өгсүгэ. Эдүүгээ зариллыг сонорд. Нүүдэлчин бойдинг тунхаглаж байна. Тэгээ ер нь бас нэг сайхан зорж явсан юмдаа хүрээд нэг арай бодлоонгүй татаа дэмжээгүй нэг өөрийн хүчээрээ нэг үнэн хүчээр нэг сайхан цал авчаад нэг гэртээ хайх ямар байдаг юм бэ? Өө тэглгүй явах сайхан штэ. Би чинь тэгэл 2015 онд чинь чимд он тухайн үед ч бас амар зоригтой. 16 17 онд хоёр чи яагаад чи бүр нэг нөө өмнөх 2 3 жил нь бас унчаад байсан. Тэгээ одоо энэ жил болохгүй юм байх шүү гэж бодож ирсэн учраас тэр юм их зориг нөө өөртөө том зориг тавьж орчоод гэртээ орж ирсэн. Тэгээд 16 онд чинь ороод их өөлжсэн. Хоёр охин маань жоохон байсан л да. Тэгээ ороод уйлал эхнэр байсан. Тэгээ эхнэр дагаж уйлаад. Тэгээд сүүлд нь бодоод хат би одоо өвчтэй юм шиг одоо. Тухайн энэ хор шарандаа л уйлжлаа юм л да. Би цол аавна гэж ингэж явсан. Тэгээд тэгчээд би ингэж орж ирлээ гэл. Тэгээд сүүлд нь бодоодсэн чи эхнэрийг өрөвдөөд биш одоо өөрөө дуртай юмаа хийж өөрөө барилдаж тэгж өнгөрч унчаад одоо хүн амьд нэг сэтгэл санаа гараад зовоох юм шиг ойлж унчаад ингэж болигээд 17 онд дотор шахард унчаад гэртээ айгуу гоё хажуугүй хүнд хийцүү шүү дээ. Хажуу хийцэн унж. Тэгээд тухайн үед чинь за болсонгүй 17 онд тэгээд 16 онд тэгээд уйлцсан 17 онд орж ирээд гэртээ айгуу гоё нам байсан. За болсонгүй өгч одоо дараа жил ингээд сайхан барилт нь одоо дараа жил цолоо энэ жил болохгүй байсан билгүү гэл айгуу тавьж. Тэгэл 18 онд чинь манай хүү гарч ирээд. Хүү 5 сарын 29-нд бас бурхан багшийн их дүүч өдөр. Оо за. Төрөөд айгуу гоё бэлгшээлтэй. Тийм байж тээ. Тийм тэгээд манай эхнэр чинь тухайн үед бас нэг төрхийн дараа нэг гам барайл ингээл явж идэв шүү дээ. Тэгсэн чинь тухайн үед нэг зол авсан нөө юу гам амч байхгүй баг даан өмтөө гүйж гараад тавгийн идэ мэдээ. Будаа яг бид эдийг ирэхэд чинь айгуу гоё ширээ будаа зассан Батуулдах эхнэр одоо манай жагаа ихч гээд Батуулдах эхнэр л айгуу Монгол ёс одоо тэр Батуулдахынхаас би манай гэр бүлчих зүг үлгэрлж дуурайлж одоо мэдгүй чадахгүй юм аа асуудаг. Тэгэл яваадсэн жагаа гişсэн чинь ширээ бил засаад бэлдэж байгаараа тэгэхгүй хүн амьтаа одоо хүн болгон танаагаар ирэн тэгтэн одоо ингээд цай цуугүй ингээд сууж болохгүй шүү. Яваад орсон чинь айгүй гоё ер нь сагаан сар болж байгаа юм шиг ширээ зассан мах цах шаандсан тэгэл байжсэн. Тэгэл хамгийн гоё гэртээ орж ирэл нэг гүнзгий амьс хавж байгаа юм чи. Цолныхоо үнэлгийг аваад тэмдэгэ хараад яа нэг олон жил ингэж явсныг ингээд тэгэхээр сайхан байсан юм. Одоо нэг зах цухаас нь ингэж яана одоо цааш таа ч гэсэн бас том цолны төлөө барилдана л да. Тэгтээ бас нэг улсын том цолтны гэр бүл багтаад ингээд ороод ирнэ гэж бас том хувь заяа л да. Гарцаг уулныг чамлах юм биш шүү дээ. Тэглгүй байгаа би одоо аавын хүүд олдохгүй юм чи тий. Өмнөх жилүүдэд бас улсын начин болоод ингээд зогсчих байсан юм билүү тий. Тэгээд тэр болгон энэ барт хэцүү бүхний ингэж даван туулж бэлгээ сургуультай чамбааруулж бас ингээд сайн хөдөлгөсний үрж чимд энэ цол бас ирж байгаа болов гэж ойлгож байна. Цол авахаас илүү бас цолыг хамгаалж барилдана гэдэг бас.
хариуцлагатай. Тэгэлгүй байх. Тийм. Тэгээд хүн 1000 сайхан барилдаад цол авч чадна. Нөгөө цолныхоо хэмжээнд барилдаж чадахгүй. Би ч одоо сүүлийн 2 жилийн баяр наадамд бас 4 дээр дөрвийн явчихлаа даваад барилдаад дөнгөрөөд унчлаа. 2 аймгийн арслан дундсан шүү дээ тий. Тэгээд одоо бодохоор бас би ч одоо энэ сайхан цолныхоо бас хэрэгээ гаргаж чадахгүй бас ингээд хамгаалж чадахгүй байна гэж бодсон. Өөртөө бас ингээд зоригтой бас одоо хөдөлмөрлж байна. Одоо 100 жилдээ бас сайхан дээшээ барилдаж цолоо ахиулж шүгүүр чолоо батал захиулахын төлөө одоо ингээд бэлэг сургалт хийгээ явж байна. Тийм учраас одоо ямар ч хүн бас нэг цолондоо эзэн болоод барилдахал одоо эргээд харахад бас нэг сайхан хүнд ярих яриатай байд юм болов гэж боддоо шүү дээ. Тийм тэгээд өнөхөр аймгийн арслан цолтой байхдаа тэгж сайхан барилдаж аймаг цэргийн цолтой бүхчүүдийн барилдаанд төрүүлж үзүүлж одоо ингээд харцаг болоод чи сайн барилдахгүй байна. Инглээ тэглээгээл зөндөө олон зэмлэл одоо юм гашуун үнэн юмнууд сонсч байна л да. Тэгээд тэр болгоноос тэгээ бас сургамж аваад бас дараачих наадмууд сайн барилдахын төлөө хичээгэл явж байна л да. За тэгээд одоо нэг үндэсний бөхөр барилдсан он жилүүд бол одоо ингэс хийгээд л байж байна тийм ээ. Одоо ирэх жилээс ингээ сайхан цолоо ахиулахын төлөө барилдана. Ер нь одоо ингээд үндэсний бөхөд ийм сайхан амжилт гаргаад явхад өөрийн чинь одоо энэ чөлөөтөр барилдж ийсний аж гавьяа их байгаа болоо тийм ээ. Хуучны бөхчүүд бол одоо тэгэл одооны залуучууд их спортоор хичээлэхгүй байна. Их спортын одоо ач буян бол их байдаг. Тэндээс их юм сурдаг, арга техник сурдаг л гэдэг тийм ээ. Ер нь өөрийн чинь одоо энэ амжилтанд бас энэ бүхэн чөлөөт барилдаанаар олон жил барилдсан, шар төвжээнд их олон жил нухлагдсны л аж гавьяа болов гэж бас бодож штэ. Тэгэлгүй явах уу. Ерөнхийдөө баг чөлөө төхий баг нэг 50-60% нь ерөнхийдөө үндэсний хөвгт хамааралтай штэ. Тэгээ миний одоо гаргасан амжилтууд юм тий. Тэгээ чөлөө төхий бэлтгэл сургалт хийгээгээр би одоо харцаг гэдэг ийм бас Монгол улсын цолтны игнэд багтаад ингэ сууж авч байсан юм уу? Үгүй ч байсан юм уу тий? Хийж мэдэхгүй. Тийм учраас чөлөө төхөх бол ерөнхийдөө дэлхийн спорт. Хүн төрөлхтний их баяр наадамд ордог одоо дэлхийн бүх улсын аваргууд очиод дэлхийн олимпийн хэмжээнд цугладаг ийм сайхан наадмууд бас Монгол улсынхаа нэрийг төлөөлөөд бас чамгүй сайхан амжилт төрсөн Аз тивийн аварга шалт тэмцээнээс 1 мөнгө 4 хүрэл медаль 5 медаль авсан. Дэлхийн аварга шалт тэмцээнээс финалд бас хүрэл медалийн төлөө барилдаад үтсэн. Яваа иргэний алтан гран при тэмцээнд бас 2 хүрэл медаль хүртлээ. Данколов, Дмитрий Коркун, Конавын тэмцээнд ингээ сайхан медалууд хүрцээ бас төчлөөд хөр бас хичээлээд явснаас тэгээ цаашдаа бас энэ жил бас 2021 оны Олимпиад бас одоо болж өгвөл айтайхан байжгаад одоо энэ сорилго тэмцээндээ айтайхан барилдаад эрхийн тэмцээн ингээд юмнууд 21 оных Олимпиад барилдах ерөөдөө төлөвлөгөөтэй зорилго тавьсан яаж байгаа тэгээд тухайынхаа тэмцээн уралдаанууд яаж оролцохоос шалтгааллах байх. Тэгээд 22 оноос өрхөдөө тэгээд үндэснийхөө ер нь энэ олимпик өнгөрөөгөл ер нь үндэс рүүгээ дагны даа гэж байна. Тиймэрхүү л бодолтой байна да. Тэгээд тухайн нөхцөл байдлыг яаж шийдэх юм бэ? Бас бүхийн буйнаар ч одоо дэлхийг тойроод үзчихнэ гэдэг ч бас их аз завшаан шүү тийм ээ. Ер нь одоо дэлхийн ер нь хичнээн улс орноор явцсан бэ. Цаана 20 орчим орноор ерөнхийдөө явцсан шүү. Тийм тэгээд манай дан үндэс барилддаг найзууд ч тэгдэж тий. Чиш бас сайхан азтай юм аа. Бид чинь ингээд ийш тийш явхад дандаа аймаг сумдлаач тий. Дандаа өөрсдийнхөө зардлаар одоо энэчнээс увс руу ч гэдэг юм уу, ахын руу ч гэдэг юм уу, баян илгэр ч гэдэг юм ингээд нисэх чинь ингээд өөрсдийнхөө зардлаар улсын зардлаар ингээд сайхан ингээд ийш тийш яваад гадаадын олон соёл иргэншилтэй танилцаа тий. Ингээд явж азтай юм аач гээл тэгдэж ш тэр. Ер нь экспортын буюу ихээ тий. Мөнгө зүүсэн барилдаанаа нэг сайхан дурсаач. Тий 2014 оны Аз аврагт яг аймгийн арслан болдог жилдээ бас. Энэ жил Mongolia Open гэдэг манай олон тэмцээн болдог. Тэргээр тэр чинь 1 сард болсон. Тэг анх удаа Чук ахыгаа хожоо тэр жил төрүүлсэн 14 онд. Тэг Аз аврагт очоод юу яагаад суглаад Иранаас харин нөгөөтлийн зонд орч тий. Тэгээ 3 ялаад. Тэг аврагын төлөө Ираны одоо энэ олимпийн мөнгө хүрэлттэй байсан болно. Тэгсэн чинь нэг допингийн асуудлаас болоод нэг хүрэл медаль нь алтан медаль болсон. Камел Гасими гэдэг сайн том хөлтөө. Тэр хөлтөө барилдаж хожигдоод мөнгө медаль зөвчсөн. Тэгээ бус нөгөө үлдсэн 5 медалийн авахта дандаа 4 хүрлийн авахта дандаа Ирануудаа таарж хожигдоод тэгээд тэр хүрэл авсан да.
За хайрыг гарцгаа. За. Одооний хайрыг яах вэ? Нэг намрын хайргийг бодвол нэг арай жоохон гатууд бол тийм ээ. Тийм одоо нэг цагаан сарын аригч нэг иймэрхүү л байдаг тий. Айргэн дэр нь хэрв. Аригч нэг сайн авахгүй тэгээд маач сумрууч ирэхэд өхрийн аригтай. Тий. Адууны ариг ирэхэд жоохон таар авхан гарна. Тэгтээ гарна. Гэтэ яг айрагтай газрын хүмүүсийг бол нэг сайн болж чадахгүй. Тэгээд ийшээ булган Эрдэнэт рүү манайхан чиг бэлтгэл гарна. Тэгээд тэр хойд айрг уухыг бодвол доо айрг уухаар ерөнхийдөө жоохон бяр нэмдэг, жин нэмдэг гэж одоо маа дээд хүчүүд ярьдаг. Тэгээд айрг уух гэж мэрийн тэгтээ нэг сайн болж чадахгүй. Энэ зүүн талынхын чинь гүүгэн барьдгүй. Унаг нь ихээс үг удаг болохоор хурдан байдаг. Баруун талынхын чинь гүүгэн барьж хайрыг уудаг, нарангаа хөрөнгө шиг юм. Бид нар чинь үнийхээ хайргийг уусаар байгаа хүмүүс бертаа болцдог гэж бас цол авсан хүмүүс нэг өөрийн нэг тийм бэлэгдэл нэг тийм зүн совин яриад идэг ш тийм ээ. Одоо жишээлх юм бол харцаг болсон хүн нэг шувуу нисж явахыг харсан ч гэдэг юм уу нэг тиймэрхүү яриануд их байдаг ш. Өөрийн ч одоо тэр наадмын бэлтгэлүүд дээр ер нь ингээл нэг цол бодогдоо сууж явах үед дээр нь тиймэрхүү нэг юм совин орж ирж байна. Тэр цол хавдаг жил нэр яагаад чи тэгсэн шүү. Би тэ шуу муутай тараагүй л дээ. Би тэд нөгөө наадмын бэлт гараад ийшээ бугасан гэж хон сааталт зүрх хайрхан гээд бас нэг шүтдэг тагтдаг тийм хайрхан байдаг байхгүй. Тэрэн лүү яваа бид өглөө нар гарахаас өмнө гардаг гээд өглөө 5 болоод 5 өнгөрч явахд явсан. Тэгээд би машины ард цууцсан. Ард цууцсан урд 2 хүн сууцсан явж байгаа шүү дээ. Тэгээд ард цууцсан ингээл явжсэн чинь л. Тэг ингээл зүрх хайрхан тэр машин зогсдгоо ингээл гараад ирдэг байхгүй. Хамгийн уул нь урд сууж байгаа 2 хүн л өөрөөсөө яг ингээ машин урд байгаа юм. Тэг ингээ харахаар байгаа юм тэр шил тэр уртлын 2 хүн харадгүй. Юу вэ? Тэгээ би ингээ хойно сууж байгаа ингээ харсан чинь нэг буугаа мангар том дагнаасан ивтэй. Буугаа буугаа биш гэсэн чинь хүү тийм байна гээл. Тэгэл яачаад хайрхан руу гарсан манай аймгийн арслан инг утах. Дүүч энэ жил яндаа таагаа байна да. Энэ буух төрүүлж хараад хамгийн урд сууж исэн 2 хүн харагддаг юм. Яг юуныхаа капотын урд байгаа юм харахгүй юм. Хойноос чи шарлаа штэ гээл. Тухайд би ягаад чи тэрийг амар бэлгшээгээл тэгээ яваадсэн. Тэгээд тэр жил цол авцсан. Бас сайхан юм да тий. Урдуугаа 2 хүн хараагүй байхад хаас хойноос азууд гүйжсэн л нэг хэлбэр багтал та тий. Тэр чинь өөрийг чинь ингээ хараад байхад ер нь барилдаанууд дээр ингээл бүх үзэл байж хахад би үл санахгүй юм байна. Нэг тийм маргаж одоо унагсан бөхөө нэг нэдэрдэг янз бүрийн авир аршин гаргадаг нэг барь зөхгүй ингээл нэг зарим бүхэн ингээл хулгаал янз бүр болол ингээл уучраа бөхөө стресстүүлэл ингээд байдаг. Тиймэрхүү зүйлүүдийг бол би ерөөсөө өөрөөс чинь хэдэн жил бүх үзэхтэй баг ер нь харж байгаагүй юм байна. Тэгэхээр ер нь тэр талын одоо жудаг гэдэг юм уу одоо ёс суртахуун их өндөр суусан юм шиг санагддаг юм л да. Тэгэл анх би яагаад ч юм одгөрл багш надад хэлчихсэн байхгүй. Анх 2007 онд бэлгэлд гараад жоохоо хөвгд шүү дээ тий. Тэгээ багш нааг бас ингээд энэ айгуул бэлтгэл сургууль тэгээд ингээд алга болчихсон хөргөж бээсэн магадгүй ч гоё тий. Тэр бодож ирсэн ч гэж магадгүй. Багш бид эдийг суулгачаад тэгжсэн байхгүй. Та нар ямар ч том амжилт гаргаж болно. Та нар авар гарсан ч болж болно. Та нар ингээд бүх барилдахгүй ингээд дуусчих болно. Гэхдээ та нар бүхөөс авах ганц юм бол та нар үзэгчтэй хүндлэх хэрэгтэй гэж байна. Өнөөдөр чи 1000 авар гарчлан болчоод нэг ч үзэгч байхгүй бол чи ихэнч биш тий. Чи өнөөдөр тэр үзэгчдийн уугаан төрлөг тэр баяр хөөрөөс би энерги авч иж бас сайхан баярлж хурж цаашаа барилдаж би цолоог бол би одоо Монгол улсын цолтны нэгэн багтаж нарчин болж байгаа тэр стион цугсан тэр ард иргэдийн тэр орилж чарлж исэн тэр стион тойроход үнэлгээ аваад би ингээл явж байгаад хүн болгон золбоо гэж орилол баяр хүргэжсэн тэр юмыг одоо дахиад мэдрахийг амар хүсэж байгаа байхгүй. Тийм учраас би дараач наадмууд яаж байгаа цолоо ахиулах юмсан би цол нэмхээсэн би төрийн наадам төрөө хүртэх юм төлөө ингэж бэлтгэл сургалт ингэж хийдэг байхгүй. Тийм учраас яг багшийн тэрл үг амар яд. Тэгээд би нэг гудамж талбайд явж байхдаа тий нэг бас нэг хүн амьтантай нэг муудалцаад өнөөдөр чинь би чинь нэг жирийн иргэн золбоо биш үү бас чи Монгол улсын цолтой төрийн зарлиг сонсцсон бас юм Монгол улсын цолтой төрийн хүн болсон. Тийм учраас чи бас би хаагаа нэг зүвтэй бас хаваа явчих хэвээр бүхий ногоон төвчэн дээрээ бас нэг хүн амьтаа хараагаа зүхээд байхгүй тий. Одоо тийм хүмүүс биш үү тий одоо үзэж шүү дээ. Хин одоо болиосаа юм уу хэлэхгүйгээр хэлээл тий. Бас сайхан том цолт тийгэж бас нэг ард иргэдтэй бас нэг хилүүлж
гэж явахгүй юмсан гэж бас бодд юм л та. Багшийн маань бас анх бүхэд орж ирж байхад хэлчихсэн үг айгүй л толгойд байгаль орж ирж сайхан баримталж явах хэрэгтэй тийм. За тэгээд одоо энэ сайхан сар шинэ болох гэж байна. Монгол төмний уламжлалт баяр тийм ээ. Одоо монголчууд бүгдээрээ сайхан бөхөө үзэж одоо өвлийн одоо хүүтнийг өнтөд авлаа. Яд одоо хавар дурын хавартай мэд залголоо гэж сайхан баяр хэлцгаад гэдэг харамсалтай нь одоо сүүлийн 2 жил бол цагаан сар маань их өргөн дэлгэр болохгүй шиг энэцтэй байна. Цагаан сараар бүгч барилдахгүй маягтай. Одоо ямар ч байсан одоо цагаан сараар бүх юм барилдаанаа үзэж чадахгүй ч гэсэн сайхан барилдаж яваа нэг хэдэн бүхийгөө энэ хүн нэвтрүүлгээрээ бас олон төмөн үзэгчдтэйгээ Монголынхаа ард түмэнтэй уулзуулъя гэж зорьсон. Тэгээд цаашдаач бас миний нэвтрүүлгийг хийгдэх бах. Тэгээд нэвтрүүлгийн маань ээлжид дугаарын зочин болж энэ хүү тайзан дээр маань морилон цаацсанд их баярлалаа. Тэгээд энэ нэвтрүүлгийн ташранд бас Монголынхаа ард түмэнд нэг сайхан мэдчилгээ өргөхгүй сар шинэ. Тэглэх явах. За тэгээд гарч байгаа хүрж жилдээ нийт Монголын ард түмэн эрэлхээрийн инкам болон төрлөөрөө төвшин хамгаалan аз жаргалтай сайн сайхан эрүүл инкам амьдрахын төлөө байх болтугай гэж хүсье өрөөё. Тэгээд Баян хонгорынхоо нийт ард иргэд Баян булаг сумынхаа ард иргэд бас сар шинэ баярын мэндийг төвшүүлье. Хотол олноороо сар шиндээ сайхан шинэлээрэ. За тэгээд манай нэвтрүүлгийн хамт олон нэг өөрт чинь ингээд нэг юм дурсгалын зүйл бэлдсэн юм аа. Тэгээд энэ бол би сайхан уншаад хэлцүүлээд өгч Монгол өвчгээрээ бичсэн байгаа юм. Зол хиймэрн бадарсан золбоо харцаг танд дэлхийн дэвжээнд нэрэн дансалж Дэнжийн наадамд төрөө хүртэхийн өрөөл өргөё. Хөгжил Entertainment Studio Гүндүүг яриа нэвтрүүлгийн хамт олон гэдэг. За тэгээд энэ одоо дэлхийн дэвжээнд нэрээ дасалж гэдэг нь одоо олимпик дэлхийн медальтан болохыг зөвгөнсөн. Тэгээд Дэнжийн наадамд одоо төрөө хүртэж гэдэг нь одоо манай монголчууд сайхан задгаа дэнжид наадмаа хийдэг учраас төрийнхөө наадам төрөө болоорой гэсэн ийм агуулгатай. Төрөөгийн өгчсөн шүү. Тэгээд нэвтрүүлгийн маань хамарт морилон цаацсанд их баярлалаа. Тэгээд одоо сансан бүхэн чинь саадгүй сайхан бүтэх болтугай. За баярлалаа. Танаа нэвтрүүлгийн хамт олон ч гэсэн намайг урьж оролцуулж байсан сайхан сар шинэ дугаарт оролцуулсан их баяртай байна. Цаашдынх нь уран бүтээлтэнд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд энэ өөрийн чинь зураг ер нь адилхан болж юу? Адилхан байна. Энэ яг цол авч ийсэн үе тог тавьж байгаа зураг байна. Тэгээд энэ одоо дурсгалын зүйлийн маань яг бид нар энэ үгээ өөрсдөө бичиж өгöd одоо хүнээр бичүүлдэг. Энийг бол одоо Монгол улсын соёлын тэргүүний ажилтан урлаг судлаач уран бичээч Ариун болд гэдэг хүн одоо ингэж сайхан урлаг бичиж өгсөн байгаа шүү. Бас нэвтрүүлгийнхаа ташаанд бас хамтран ажиллаж байгаа Ариун болдохтой баярлалаа илэрхийлье. За баярлалаа.